За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ Дундгой аймагт ажиллаж байгаадаа баяртай байна. За өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний холбогдлолтой ер нь бол Монголд яг ямар технологиуд орж ирсэн байна вэ гэдгийг сайхан үзүүлэх хамт олон бол энэ танхим дүүрэн ирсэн байна. Тэгээд яг энэ Дундгой аймгийг зориод хүрэлцэн ирсэн энэ компаниудын төлөөлөл болон энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа их цэцэг гишүүн дэмжиж зохион байгуулж байгаа аймгийн засаг даргын хамгаалалтын газрынханда талархал илэрхийлье. За би нэг хэдэн мэдээлэл бэлдэж ирсэн байгаа. Гялс үзүүлээд авч болно. Нэгцэг гишүүний маань танилцуулахад нэлээд тийм эхлэл хэсэг болох болоо гэж бодсон. Тэгэхээр тэр маань удахгүй тавигдах бах. Тэгэхээр түрүү мөчлүүн дараагаас үгэндээ хэллээ. Зэрэг хэрчим хүчийг бол маш сайн дэмжнэ гэж. За өнгөрсөн одоо 20-30 жилд үйлдвэржилт Монгол улсад төдийлөн сайн хөгжөөгүй. Бид нар бүгдээрээ мэдтгээ. За тэгвэл яагаад тэгж байгаа юм бэ гэхээр дандаа л эрчим хүчний дутагдaltaй. Нарматар гишүүн түрүүн хэллээ. Намайг уулур хаан салбарыг төлөөлдгөө. Тэгээ уулур хаан салбарыг болохоор дандаа түүхийгээр нь одоо бүтээгдэхүүнээ гаргадаг гэж шүүмжилдэг. Үйлдвэр барих гэхээр эрчим хүч байхгүй. Хүрэлцээ байхгүй. Тэгэхээр энийг засаж залруулах дээр нэг цэцэг гишүүн маань нэлээд сайн төвч хэлээд явж байгаад нь их баяртай байгаа. За ингээд энэ сэргээгдэх эрчим хүчний ер нь Монгол улсад потенциал нь ямар байд юм бэ гэдгийг нь харуулах үүднээс энэ 2022 онд 90 үлзий гэдэг эрчим хүчний яамд газрын дарга байдаг байсан. Одоо байгаа бол байгаж магадгүй. Тухайн үед 2022 онд би өөрөө бас яамд ажилладаг байхдаа одоо мэдээллүүдийг нь сэргээгдэх эрчим хүч талдаа авч ирсэн юм байна. Тэгэхээр энэ шараар болохоор нар, тэрээр болохоор усыг, за тэгээд салхийг саарлаар ингээ харуулна. За энэ болохоор нарыг харуулж. Тэгэхээр Дундгой аймаг маань хаанаа бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр ер нь сэргээгдэх эрчим хүчний потенциал хамгийн их нь говийн бүс. Тэгээ ингээ энэ зургууд дээр харагдаж байгаа тод өнгө болгон маш их потенциалтай гэсэн. Тэгэхээр нарны энергийг маш их одоо шингээж өөртөө авдаг газрууд нь хаана юм бэ гэдгийг нь энэ 2022 оны танилцуулгаас харуулсан зураг нь энэ. Тэгэхээр Дундгой аймаг Мандалхой маань яг тэр улаарч байгаа хэсгийн дээхийн талд харагдаж байна. Тэгэхээр энээр юу гэж хэлэх гээд байна гэхээр тодорч байгаа өнгө харагдаж байгаа газар болгон нарны эрчим хүчийг маш ихээр хүлээж авдаг. Энэ бид нар нарны энергийг ашиглаад сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барьж болно гэсэн утгатай. Тэгээ би энэ мэдээллийг бас өөрийнхөө сошиал хаягтаа тэгээ өшөө бас аймгийнхаа засаг даргын хамгийн газарт бас өгүүлье. Тэгэхээр та хэд манаас бүрэн их усүрийг нь хаанаас аваад байгаа юм байдгийг харж болно. За дараагийн слайдыг харах юм бол ус. Тэгээ мэдээж одоо усан цахилгаан станцуудыг бид нар хаана барих гэдэг байгаа вэ те? Ховдод тэр Эрдэнэ бүрэнгээ ярьж байгаа, хошоогоо иг гээд ярьж байгаа тод цэнхэр байх тусмаа усан цахилгаан станц барих боломжтой газруудыг харуулж байгаа юм. Салхи. За тодорч байгаа хэсэг болгон маш их салхитай байдаг гэсэн. Өмнөгөө байна, дорногоо байна. За ингээ хөвсгөл нэлээд уулархаг газрууд байгаа тийм. Тэр хэсэгт бол нэлээд салхины эрчим маш их тэмдэглэгддэг байна. Тэгэхээр цаашдаа салхины эрчим хүч ашигласан сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүд барья гэх юм бол энэ тодорч байгаа өнгүүд рүү бид нар явах хэрэгтэй байна. За ингээ газрын гүний дулаан гэдэг байна. Газрын гүний дулаан. Энэ тод улаанаар хэмжигдэж байгаа газар болгон газрын гүний дулааныг харуулж. За ингээ бид нар чинь доошоо ингээ газар руу ухаадах тусам цөмрөөгөө ортож байгаа учраас температур ихсэж чинь. Тэр яг энэ тайлан ууших юм бол улаан газрууд руу тодорхой түвшин хүртэл хэрвээ өрөмдөх юм бол градус нь 200 градус хүрч байгаа. Цельсийн. Тэр юм газрынхаа гүний дулааныг ашиглаад бас сэргээгдэх эрчим хүчээр байраа халааж болох нэ. Тэгэхээр энэ одоо суур судалгааны мэдээллүүдийг бол эндээс харж болно. Тэгээ өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.